Хүүхэд төрүүлэх байрлал. Ихэнх төрөлтүүдийг харж байхад төрөлт нь орон дээр нуруугаараа хөвтөөд хөлөө өргөсөн байрлалтай харагдахаас гадна хэн нэг нь амьсгалаа төвж хүчтэй дүл гэдгийг сануулдаг юм. Сүүлийн жилүүдэд эрдэмтэн судлаачид энэхүү байрлалыг их хүүхдэд хүндрэлтэй, зарим тохиолдолд эрсдэл гарах магадлал өндөр, туслах хүч их шаарддаг гэж үздэг болжээ. Жирэмсэн эхийг байгалийн зам ёсоор хүндрэлгүй төрүүлэх 4 боломжтой байрлал байдаг юм. 1-дүгээрт хөлөө чадах чинээгээр сунгаад дэлгэж зогсох. 2-дугаарт хөлөө сунгасан чихтэй доошоо өвдөглөн суух. 3-дугаарт явган суугаад хөлөө дэлгэх. 4-дүгээрт хажуугаараа хөвтөөд хөлөө дэлгэх. Эдгээр байрлалын үед бага арцгийн ёроолын булчин суларч үтрэний амсар нэгтгэхэд сайн өр нөлөөтэй бөгөөд дэлхийн татах хүчээр хүүхэд доошлох нь амархан байдаг. Харин төрж байгаа ээж нуруугаараа хөвтгээд дэлхийн татах хүчний эсрэг байгаа болохоор илүү хүч зарцуулахаас гадна хүүхэд амархан ядарч хямралд ордог. Ихэнх төрх эмнэлгүүдэд дүлхэд байрлалаа өөрчлөж болох тусгай орнууд байдаг юм. Энэ орон дээр өөрт тохиромжтой байрлалыг олдлоо олон байрлалыг туршин үзэж болно. Тухайлбал та хөлөө дэлгээд сууж үзэж болно. Эсвэл өвдөглөж болно. Хэрвээ боломжтой бол урьдчилан тусгай орон дээр гараад өөрт таатай байрлалыг сонгосноор төрөх явцад та хүчээ хэмнэх ямар их ач тустайг нь ойлгоно. Нухсаар мэдээ алдуулалт хийлгэн төрж байгаа ч гэсэн та хажуугаараа эсвэл хагас суугаа байрлалаар төрөх хүсэлтэй байгаагаа илэрхийлж болно. Яагаад гэвэл нуруугаараа хөвтөж төрхөөс дээрх байрлалууд нь илүү тохиромжтой. Төрөх орон дээр гарахтаа танд төрөх элдв заавар хэрэггүй, харин туслалцаа, дэмжлэг хэрэгтэй байгаагаа эмч нарын багт ойлгуулах нь зүйтэй юм. Та хүчтэй дүлмээр байгаа үедээ хүчтэй дүлж, богинохон хугацаанд амьсгаагаа төгчнө. Өөр зүйл хэрэггүй, үүнийг богино хугацааны завсарлагтайгаар спонтанны дүлэлт гэх бөгөөд давуу тал ихтэй. Ингэж дүлснээр өвдөлтийг багасган төрөлтийг хурдсахаас гадна их хүүхдэд гарч болзошгүй хүндрэлээс хамгаална. Мөн зүрхний эмгэгтэй хүүхэд төрөх үед аюулаас урьдчилан сэргийлнэ. Та дүлэлт эхлээгүй бол дүлэх хэрэггүй, дүлмээр санагдсан үедээ л дүлэх хэрэгтэй. Ингэснээр та хүүхдээ өөрийн зам ёсороо доошлоход нь туслаж байна гэсэн үг юм. Жирэмсэн байхдаа төрөх байрлалын талаар дасгал сайн хийж суралцах хэрэгтэй. Энэхүү мэдээлэл нь таныг эрүүл сарвал хүүхэд төрүүлэх тусламж нь болно гэж найдаж байна. Миний хувьд өвдгөлсөн байрлалыг сонгож төрсөн нь маш зөв байрлал байсан. Орны толгоогоо түшиж өвдгөлөхөд уман амсар хангалттай нэгдэж үнэхээр хурдан төрсөн. Би нуруугаараа дээшээ хараад эсвэл хажуугаараа харж төрнө гэж төсөөлж байлаа. Гэтэл эдгээр байрлал нь илүү их хүч шаарддаг. Яагаад гэвэл дэлхийн татах хүчний эсрэг би хэвтэйгээр байгаа болохоор тэр байсан юм байна лээ.